ард түзөө үзүүлж байна. Эр хүнч гэсэн уйлдаг. Энэ группт дандаа эмэгтэй хүмүүс захидал явуулдаг бололтой. Би анхны эрэгтэй нь болъё. Би гэдэг хүн жирийн л нэг дундаж амьдралтай Монгол залуу байгаа юм а. Эх нэртэйгээ хожуу танилцаад удалгүй нэг гэртээ ороод хүүхэд чухалтай болцгоолаа. Манай эхнэр бол бие-хаа царай зүс үнэхээр сайхан бүсгүй. Найзууд маань анх чамааг яаж тоос юм? Чи ч удахгүй хаягдах байхаа гэдэг байсан. Гэхдээ надад 3 сайхан хүүхэд гаргаж өгсөн. Би нэг хурган удирдах ажил хийдэг. Гэхдээ захирал энтэр бол бишээ, цалин сайн авна. Гэхдээ ажлын цагуурт амралт багтай. Амарсан өдрүүдээ эхнэртэй туслах гэж их хичээддэг. Хүүхдүүд маань нас бага учраас асаргаа ихтэй, эхнэр маань ч надад тэгж гомдлоод байдаггүй. Амарсан өдрөө гэрээ цэвэрлэн хоол хийн. Эхнэрээ гадуур гаргаж өөрөө хүүхдүүдэд харна. Хүүхдүүдийнхээ хувцсыг угаана гэдэл бүх зүйлд нь тусалдаг. Ээж аав маань хөдөө байдаг юм. Хаяа охин дүүгээ гуйж байгаад эхнэртэй туслуулна. Эхнэрийн найзууд манад их ирнэ. Эрэхтэй хоол хийлгүүлж идээд л эхнэртэй жоохон вино ууж байгаад л явдаг. Би ч нэг их хориод байдаггүй. Энээлдэж тоглож байгаад л явцгаана. Хаяа манай найзууд ч ирнэ. Мөн л адил. Харин би хизээч найз нөхдөдтэйгээ гадуур ууж идэж, тоглож, хонуу түнжүүдээр явдаггүй. Яах юм? Эхнэрийгээ л зовоохын нэмэргэж бодож ирсэн. Магадгүй энэ яасан худлаа гарвэ гэж бодож байж магадгүй. Үнэхээр үнэн шүү. Миний төрсөн өдөр болж хэдэн найзууд маань манад ирлээ. Хамт багахан алкогол хэрэглэлээ. Хүүхдүүдээ хадминдаа үлдээчихсэн байсан юм. Гадуур уг нь гарч болохч би үнэхээр дургүй. Тэрний оронд гэр орондоо тухтаа суусан нь дээр. За тэгээд хүүхдүүд байхгүй байсан учраас хоёулаа хэтрүүлэн хэрэгэлсэн. Би даадаггүй төрлийн хүн. Дотор мухаараад л унтчихдаг юм. Манай эхнэр болон найзууд маань сүүлд үлдэнэ. Найзуудын маань нэгээс бусд нь бүгд эхнэрээ дагуулж ирсэн байсан. Тэр найз маань эхнэр хаартай бас ааш муутай хүн л дээ. Эрхээрээ л манай эхнэртэй эсвэл өөр найзуудын эхнэртэй хардаад л тавгийн уур амьсгал төрүүлээд байдаг болохоор эхнэрээ үлдээгээд ирсэн байсан. Би ч яг л нөгөө зангаараа төрүүлээд хөвтгэр боллоо. Нэг мэдсэн дотор муухаараад угаалгын өрөөлөө орох гэсэн дотроосоо түгжээтэй байсан. Тэгээд түгжээнээс нь наас цаашаа таттал манай эхнэр хажуугаар гүгээд л гарсан. Дараагаар нь нөгөө ганцаараа ирсэн найз маань хувцас янзлан гарч ирлээ. Хэсэг хугацааны дараа дотор гайгүй болж тэдэн дээр би ирэхэд ихэнх нь явчихсан. Тэр найз бас нэг найз маань л эхнэртэйгээ тэр дөрөв сууж байсан. Миний уусаа арих гарчих шиг л болсон. Эхнэрийнхээ дэргээд ирж цуулаа. Нөгөө хоёрч за явъя гэдэл хувцлаад төд удалгүй явлаа. Ганцаараа ирсэн найз маань харин сууж байснаа. За би ч бас явъя да гэлээ. Харанхуй болсон хоон ганцаараа ингэж их уучхаад явна гэж юу ах вэ? Хоноод яв гэхэд найз нь явахгүй бол болохгүй байхаа гэд манайхаас гарлаа. Эхнэр юу ч дуугарсангүй ширээн дээрхээ янзлаад л аяг шангаа хурааж цэгцэлж байна. Хана унтаж амарда маргааш өглөө би босоод янзлчихъя гэхэд чи амраа би янзлчаад унтъя гэв. Би ч эсэргүүцэлгүй орондоо орлоо. Түүнийг хажуугаар хөвтгээр нь тодруулж асууя гэж бодон хөвтнө. Гэтэл хаалга дуугарах чимээ сонсогдов. Би чинь юу гэлээ гэд очиод хартал эхнэр байдаггүй.
Цонхоор хартал гадаа манай нөгөө найз зогсож байна. Арайч түүн рүү очоогүй байлгүй дээ гээд орох гэтэл эхнэр гүйж очоод л тэрчгсэн. Би ч тэднийг харчих болов гээд шууд нуугдлаа. Хүн үнэхээр тийм зүйл харахаараа яахаа мэдхэ болж паникт ордог юм билээ. Удалгүй эхнэр орж ирэхэд нь би шууд л орондоо орон хөвтлээ. Юу ч болоогүй юм шиг хажуугаар орж хөвтөөд намайг тэрв. Би асуух гээд асууж чадсангүй. Хэрвээ асуучих юм бол хэрүүл болж тэр намайг орхиод найз руу минь явчих вэ гэж айсных байх л да. Зөрүүлж тэврээд л нүдэ ханаж хөвтлээ. Өнгөрсөн амьдрал минь нүдэнд харагдаж яг яах вэ? Яавал гэр бүлээ элэг бүтэн авч чадах болоо гэж бодно. Арай гэж үүр цайж гэгээ ороход би бослоо. Байрны гадаа гарч жоохон гүйлээ. Ганцаараа хэсэг суулаа. Нэг удаадаа нүдэ ханаад л өнгөрөе. Цогтуудаа л алдаа гаргаа байлгүй дээ гээд өөртөө итгүүлээд л гэртээ орлоо. Хэдэн өдөр сар өнгөрлөө. Өнөөх дүр зураг нүдэнд харагдаад эхнэртэйгээ дотно харилцаанд ч орж чадахгүй байв. Эхнэр ундах гэтэл чи яагаад намайг хүсгээ болчихсон юм бэ? Арай өөр хүнтэй болчихсон юм уу? Гэж асуув. Юу вүлээ? Энэ асуулт чинь гээд миний инээд хүрсэн. Тийм дээ. Чи намайг хуурна гэж юу байх вэ? Би тэнэг зүйл бодчихъя гээд л буруу хараад хэвтлээ. Ажилж ихсэж, ажилдаа дарагдаад шөнийн бор хоногтоо гэртээ орж унтчихад л өглөө эртээ гараад л явдаг болов. Гэтэл нэг өдөр нөгөө найз маань ихнэр манай ажил дээр ирэв. Би гайхаагүй. Цайны цагч таарч хоёулаа ажлын хажуугийн ресторанд ороод ярилцав. Миний амьдралын хар дарсан өдөр тэр өдөр байсан юм. Нөгөө хоёр ч бүр аль дээр үес эхлэлтэй гадуур дотор уулздаг, чааталтан чаадууд нь хүртэл дүрээрээ байна. Хизээч надад тэгж эрхэлж нялуун хэлдэггүй хэрнээ найзад маань эрхэлж тониж байгаа нь бүр манай тэр даруухан ихнэр мөн үү л гэж бодогдсон доо. Олон сар бүр жил гаруй хугацаанд найзтай минь намайг хуурч араар минь тавьж явсан гэхээр бүр үнэхээр дургүй хүрсэн. Шууд л гэртээ очиод эхнэрлүүгээ уурлахад тэр гүрийсээр байсан. Чиний явдлыг мэдчихэд ирсэн. Би нүдэрээ ч харсан гээд байхтал үгүй тийм зүйл болоогүй гээд л гүрийгээстэй. Би яг л багтарч өөх гэж байгаа юм шиг болоод л түүн рүү уурлаж хашгирч сүүлдээ 2-3 алгадаад цохоод авчихсан. Гэтэл манай эхнэр уйлаад цагдаа дуудсан. Би мэдээж 30 хоног баривчилгаанд явсан. Гэртээ ирдэл тэр хүн хүүхдүүдийг минь өөрийн гисэн бүх юм аваад явчихсан байсан да. Хадминдаа очиод эхнэрээсээ уучлал гуйх гэтэл намайг хаал гараач шагаалгасангүй. Алуурчин, шоронгийн хадаас гуйлагчин, эрийн оронцог гэдэл дуудах муу үгээр бүгднгээр нь дуудсан. Охиныгоо би чиний гарын шүүс болохгүй гэж хэлсэн. Энэ бүх хугацааны дараа тэр хүнийг өөрөөсөө илүү хайрлаж байхад бидний салалтын хамгийн том шалтгаан нь би өөрөө болоод л хоцорсон. Би бүх цайлангаа эхнэртэй л өгдөг. Өөртөө оймсч авч өмсөж үзээгүй. Миний бүх хувцс 2 ээлжээр өмсгөл байдаг. Гадуур хувцс өвөл зунаараа нэг ширхэг. Угаасаа ихэнх ирчүүд л ийм байдаг байх л да. Одоо бодохоор л миний уур хүрдэг. Тэр хүн яаж надад тэгж хандаж чадаж байна гээд. Надаас салах сайхан шалтгийг нь би гаргаад өгчихсөн. Одоо бол нөгөө залуутайгаа нэг гэртээ орчихсон гэж байгаа. Нөгөө залууч эхнэр хүүхдээ хаяад манай эхнэр дээр оччихсон. Хөөхий миний 3 хүүхдэл байна да. Аавтайгаа сардаа ганцхан удаа л уулзна.
Нүдэнд нь асар их гуниг хурцсан байхад тэр хүүхэн өөрөө л жаргалаа хөөгөөд лгүй. Эр хүн ч гэсэн уйлдаг юм билээ. Яг л жоохон хүүхчиг эхэр татаад хоосон гертээ хүүхдүүдээ санаж энэ амьдралд гомдож цөхөртлөө уйлсан. Эмэгтэйчүүд ч бас адгийн зан гаргадгийг харуулах гэж бичлээ. Эцэст нь нөхөртөө үнэнч хоол цайг нь хийгээд үр хүүхдүүдээ асраад гертээ суугаа ээжүүд, эхнүүд минь та нар хамгийн мундаг эмэгтэйчүүд ч үү гэж хэлээ дээ.